За орой минь та бүхэнд. За өнөөдрийнхөө техникийн зөвлөмжөөр та бүхэнд Cost Excel загвар дээр бараа материалын эхний үлдэгдлийг хэрхэн оруулах талаар тайлбарлая. За бид өмнөх хичээлдээгээр бараа материалыг хэрхэн үүсгэх, за харилцагч хэрхэн үүсгэх, салбар хэрхэн нэмэх талаар бол тайлбарласан. За тэгвэл одоо бид нэр эдгээр үүсгэсэн мэдээллээ ашиглаж бараа материалын эхний үлдэгдлийг хэрхэн оруулах тухай одоо та бүхэндээ техникийн зөвлөмжөөр тайлбарлах болно. За Cost Excel загвар дээр бараа материалын эхний үлдэгдлийг оруулахдаа бид нэр шууд тогтмол утгаар оруулахгүй гүйлгээ байдлаар бол оруулж өгдөг байгаа. Гүйлгээ байдлаар. Өөрөөр хэлбэл бараа материалын орлого авах гэсэн командаар бараа материалд эхний үлдэгдлийг бол оруулж өгнө. За биднэрт үндсэндээ 3 ширхэг ийм бараа материал байгаа. 3 нэр төрлийн. За энэ 3 нэр төрлийн бараа материалыг одоо хэдүүлээ эхний үлдэгдлийг оруулцгаая. За юуны өмнө бид нар бараа материалын орлого гэсэн командыг өгнө. Бараа материалын орлого. За энэ салбар сонгох хэсгээс за аль салбар дээр бараа материалын эхний үлдэгдлийг оруулах гэж байгааг зааж өгнө. За энэ салбарыг сонгохдоо бид нар энэ салбар сонгох гэсэн талбар дээр дабл клик буюу хоёр ухраа дарна. За ингээд бидний үүсгэсэн салбарын дугаарууд бол гарч ирнэ. Салбарын нэрнүүд. За би төв агуулгах дээр эхний үлдэгдэл оруулах гэж байгаа учраас төв агуулгыг сонгоод дабл клик даръя. За ингээд төв агуулгыг сонгоцсон. За хэдний байдлаар эхний үлдэгдэл оруулах вэ гэхээр 4 сарын 11-ний байдлаар. За гүйлгээний төрөл нь энэ дээр дабл клик дарна. За бараа материалын орлого авах. За ингээд яах вэ гэхээр бараа материалын орлого авах шаардлагатай үйлдэлтүүд энэ шар хөнгөөр тэмдэглэж харагдана гэсэн. За харилцагчийг сонгож болно бараа материалын эхний үлдэгдэл оруулахад. За өөрөөр хэлбэл бид нэр дотоод гүйлгээ юу А компани уу, ББ юу, СС юу гэдэг. За энэ төрөөс яг аль компанийг сонгох вэ гэхээр за хэрвээ энэ оруулах гэж байгаа үлдэгдэл маань тухайн нэг газраас нийлүүлдэг А компаниас нийлүүлдэг бол бид нар А компанийг сонгож болно. Хэрвээ нэг удаагийн худалдаа авалтаар энэ бараа материалын эхний үлдэгдлийг бүрдүүлсэн байгаа бол энэ дотоод гүйлгээ гэдэг байдлаар сонгож болно. За энэ дотоод гүйлгээг би сонгочихъя. За ер нь энэ харилцагч сонгоно гэдэг маань дараа нь бид нэр харилцагчаар тайлан гаргахад хэрэг болно гэнээс яг энэ өртгийн тооцоол бараа материалын бүртгэл дээр бол бүр төдийлөн нарийвчлан тийм хэрэглээ бол багтай гол зорилго нь ерөөсөө харилцагчаар тайлан гаргахад энэ харилцагчийн сонголт бол чухал үүрэгтэй байгаа. За гүйлгээний утган дээр нь бараа материалын эхний үлдэгдэл оруулав. За ийм утгаар оруулчихъя. За материалын нэр дээр дабл клик дарна. За энэ дээр бичгийн цаасны үлдэгдлийг оруулна. За мөн дэвтрийн хавцсны үлдэгдлийг за том харандааны үлдэгдлийг оруулна гэсэн. За ийм 3 бараа материалын эхний үлдэгдлийг оруулъя. За бараа материалын эхний үлдэгдэл нөөцтэй байвал 1 гэсэн кодоор кодлж өгнө. Нөөцтэй үнэн шингэсэн бол. За ширхэг нь за бичгийн цааснаас 1000 ширхэг. За дэвтрийн хавцснаас 500 ширхэг. За том харандаараас 1200 ширхэг гэдэг. За ийм тоо хэмжээтэй. За нэгжийн үн гэдэг маань өртөг шүү. Борлуулах үн шүү. Өртгийг нь оруулж өгнө. За өөрөөр хэлбэл манай бичгийн цаас гэхэд борлуулах нь энд борлуулах нь угаа 100000 төгрөг борлуулдаг юм. За тэгвэл энэний өртөг нь хэдүүл ойролцоогоор тавьж л та тий. Худалдаж авч байгаа үн л гэсэн үг шүү дээ. За 8000 төгрөг байж нэгжийн үн. За энэ дэвтрийн хавцсных 1000 төгрөг гэж байгаа бол за энэ 700 төгрөг ч юм уу тий нөөцтэй үн. За том харандаа 2200-аар борлуулдаг бол 1500-аар худалдаж авдаг ч юм уу тий гаднаас нэгжийн үн. За 1500-аар. За ингээд нэгжийн үнэ оруулчихъя. За үүнийгээ бид нар одоо Cost Excel загвараас calculate командаар өртгийн тооцоолыг хийж өгнө. За ингээд яах вэ гэхээр нэгжийн өртөг нь нөөтийн салгаад өртгийн тооцооллоо хийчихэ. За ингээд энэ журнал дугаар гараад ирсэн бол бид нар approve гэсэн командаар бүртгэлээ юм. За ингээд бид нар төв салбар дээр бараа материалын эхний үлдэгдлийг оруулчлаа. За одоо бид л харъя. BMRT гэсэн хуудаснаас 4 сарын 11-нд эхний үлдэгдэл нь за дуусах хугацаа 4 сарын 30-ны хооронд за системийн нэгтгэлээр
бүх салбаруудын хэмжээнд гэсэн үг. Calculate гэсэн командыг өгөхөд за эхний үлдэгдэл ороод ирж байна. За эхний үлдэгдэл гэж байна. Бичгийн цаас 1000 ширхэг, дэвтрийн хавц 500, том харандаа. За ийм төгрөгийн өртөгтэй. За нийтдээ хэдөө 9,227 мянган төгрөгийн бараа материал байна. Нийт ширхэг нь 2700 ширхэг гэдэг. Ингээд бол харагдаж байна гэсэн үг. За бид нэр сая төв агуулга дээр эхний үлдэгдэл оруулсан байгаа. Одоо тэгвэл өөр нь салбар дээр оруулъя эхний үлдэгдлийг. За наран туул салбар дээр эхний үлдэгдлийг оруулъя. Тэгвэл салбараа наран туулыг сонгож өгч байгаа. За гүйлгээний өгнөгөө 4 сарын 11-ний байдлаар гүйлгээний төрөл нь бараа материалын орлого авах гэсэн энэ төрлөөр эхний үлдэгдлийг оруулж өгч байгаа. За харилцагч дээр энийг би дотоод гүйлгээ хичээ. Наран туул салбарын эхний үлдэгдэл оруулав. Наран туул салбарын эхний үлдэгдэл оруулав. За материалын нэр, бичгийн цаас, дэвтрийн үн, за том харандаа гэх мэтлэнгээр үнүүдээ оруулж байна. За энд ашиглаж байгаа энэ компани нэр, салбар, за тэгээ бараа материалын нэгжийн үн, борлуулах үн энэ төр бүгд зохиомжтой гэдгийг та бүхэн анхаараарай. Би шууд зохиогоод хийж байгаа. За энийг нөттэй үнэн. За ийшээгээ нэг бичгийн цаас 200 ширхэг, 120 ширхэг. За энэ дээр нь 200 ширхэг ч юм уу тий. За нэгжийн үн, бичгийн цаасны нэгжийн үнийг бид нэр 8000-аар авч ирсэн. За мөн яах вэ? 700, 1500 гэсэн үнүүдийг ашиглаж ирсэн байна. За адилхан үнэтэй оруулчих. За мөн адилхан яах вэ? Calculate командыг өгнө. Гээд approve. За ингээд бид төв салбар болон наран туул салбарын бараа материалын эхний үлдэгдлийг оруулчлаа. За одоо хэдүүлээ BM RT хуудас руугаа ороод системийн хэмжээнд нийт эхний үлдэгдлээ харъя. За ингээд ширхгүүд нэмэгдсэн байна. 3200 оруулсан байна. За энэ бол нийт системийн хэмжээнд. За зөвхөн төв агуулгын хэмжээнд харъя. За энэ төв агуулгын хэмжээний бараа материалын эхний үлдэгдэл ба эцсийн үлдэгдэл харагдаж байна. За тэгвэл зөвхөн наран туул салбарыг харъя. Calculate. За ингээд зөвхөн наран туул салбарыг. За гэх мэтлэнгээр тухайн сонгосон салбар дээр та бүхэн бараа материал орлого гэсэн командаар эхний үлдэгдлийг бол оруулж өгч болох нэ. Ер нь эхний үлдэгдлийг ингэж л оруулж өгнө. За үүндээс бид нар гарах тайлангууд гэхлээр яах вэ гэхлээр за BM buy гэсэн энэ хэсэг дээр нийт худалдан авалт. За энэ юуг бол би худалдан авалт гэж үзэж байгаа. Энэ салбар маань эхний үлдэгдэл орж байгаа хэсгийг за 4 сарын 11-ээс 30-ны хооронд calculate командыг өгөхөд яах вэ? Calculate за системийн хэмжээнд 4 сарын 10-наас оруулъя. 4 сарын 10-наас. За ингээд яах вэ? Бараа материалын эхний үлдэгдлүүд ингээд орлого талд худалдан авалтыг ороод ирж байгаа. За энэ маань болохоор үлдэгдэл бүх бараа материалын үлдэгдлийг хардаг юм команд байгаа. За гэх мэтлэнгээр бараа материалын эхний үлдэгдлийг бол оруулж өгнө. За та бүхэн туршаад үзээрэй. Амжилт хүсье.